Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дугаар 71 Төрийн ордон Улаанбаатар хот алдар дэх 1-2 дугаар зэргийн одонгоор шагнах тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 1-р хэсэг 15 дугаар зүйлийн 1-р хэсэг олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4-ийн 1-р хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн дараах эхчүүдийг алдар дэх 1-2 дугаар зэргийн одонгоор шаган суугаа. Бар нэмийн чимэд лам Монголчууд бид ээжүүдээс сэтгэлийн гүн зүрхний угаас хайрлаж амьд бурхан хэмээн дээдлэн шүтдэг болохоор хүүхдийн баярын өнөөдөр ураг удам улс үндэсний их болсон ээж нартаа хүндэтгэл үзүүлж алдаршуулдаг сайхан боломжтой тогтцоо. Тийм ч учраас олон хүүхэд төрүүлж өсгсөн ээж нартаа Монгол төр хүндэтгэл үзүүлж алдар дэх одонгоор шагнан алдаршуулдаг юм аа. Алдар дэх одон бол та бүхний минь дундшгүй хайр үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан сэтгэл зүтгэлийн илэрхийлэл юм аа. Ээж минь ингэрт гялзан байсан одоо эрхэм ээжүүд та бүхний ингэрт гялзаж байгаа энэ одонг миний бие хамгийн эрхэм дээд шагнал гэж бодож явдгаас хэлхийг хүсэж байна. Монголчууд бид олоолаа болвол Монгол улс Монгол үндэстэн хүчрхэг байна. Энэ л хайрын бурхан ээж та бүхэндээ баярлалаа. Монголын өрс маш олон болж Монгол улс үнэн мөнхөд мандан бодрохолтгой. Баярлалаа. Монгол улсын төрийн дуулал Энэ мөч мэдээж зөвхөн миний хувьд биш, манай гэр бүлийн хувьд, миний бас охтуудын хувьд мартагдчихгүй нэгэн том дурсамж болж үлднэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээд яг одон гардаж авъя шүү гэж ерөнхийлөгчийн тамгын газраас ярьсан тэр цагаас эхлээл бүр сандарсан. Амар соёлтой хүн яриад за ингээд та алдарт их болсон байна. Баяр хүргэе. Та ингээд 9 цагт бэлэн байгаарай гэдгсэн. Би бүр өнөө өглөөний 9 цагийг хэдэн өдөрч бас нөгөө тис чадан хүлээн гэдэг шиг өглөө яг 8:40 гэхэд баг энд ингээ гоцооцсон хүлээгээд та энүүгээр ор гэсэн үгээд бас аягүй бүртгэж яад юм байлаа. Тэгээд үнэхээр их догтлолтой ийм өдрүүдийг өнгөрүүлээ. Манай хүүхдүүд бас амар их догтлсон. Ээжээ та төрийн ордноос авах юм уу, ерөнхийлөгчөөс авах юм уу? Бүгдээрээ тодруулж асуугаад тийм маш сайхан дурсамжийг манай гэр бүлд бэлэглэж байгаа энэ өдөрт үнэхээр их талархаж байна. Хүүхэд бол ээж аавын тойл гэж боддог. Тэгээд олон хүүхд өсгөн гэдэг мэдээж хариуцлага байгаа. Тэгэхээр манай гэр бүлийн хувьд бол одоо эрүүл чирэг, эрдэм мэдлэгтэй, зөв бодолтой, тэгээд зөөлөн сэтгэлтэй Монгол иргэдийг бас өсгөж хүмүүжүүлэхийн төлөө маш их хичээж байгаа. Тэгээд бидний хувьд энэ хичээл зүтгэлийг маань бас илүү одоо гэрэлтүүлэх зүйл нь мэдээж сайхан нийгэмтэй, эрүүл, аюулгүй, эрх тэгш ийм нийгэмд бас үр хүүхэд маань амьдраасай гэж хүсдэг. Тэгээд алдар тэхийн одон бол мэдээж энэ
улс их орондоо хамгийн том баялаг бүтээж байгаа, хүмүүн капитал бүтээж байгаа ээжүүдийн нөр их хөдөлмөрийг Монгол улсын одоо төр өөрөө урамшуулж байгаа, харж байгаа шүү гэдгийг хэлж байгаа юм том илэрхийлэл гэж боддог. Тэгээд үр хүүхэд маань эрүүл саруул зөв хүн болж өсгөн энэ алдар тэхийн одонгийнхоо одоо үн цэнийг илүү харуулсан юм том шагналах болно л гэж